За сайн байцгаана уу. За өнөөдөр би одоо Cell Clinic гэдэг одоо шинэ технологийн энэ эмнэлэг дээр хүрэлцэж ирээд байна. За энэ эмнэлэг бол одоо ингээд байгуулагдаад удаагүй байгаа. Хамгийн гол нь энэ өөрөө их залуу шинжлэх ухааны шинэ технологийн эмнэлэг байгаа. За би энэ эмнэлэгтэй танилцъя гэд бас их удаан бодож явсан. За өнөөдөр одоо энэ эмнэлэг дээр хүрэлцэж ирээд байна. За тэгээд та бүхэндээ одоо энэ эмнэлэг за мөн үүдэлсийн тухай үүдэлсийн банк түүнчлэн одоо энэ эмчилгээний шинэ технологиуд за нүүдэлсийг хэрэгжилж байгаа архаг хууч эмгийг одоо манайд аюулын харамтгдээд байгаа хавдрын салбар мөн гоо сайхны салбар за босод зүйлсүүд яаж хэрэглэгдэв чухам үүдлэс гэж чухам юу вэ? За энэ одоо дэлхийд дахинд хөгжөөд одоо хэдэн жил болж байгаа энэ тухай бас нэлээд дэлгэрэнгүй танилцуулахыг хүсч бодоод хүрэлцэн ирээд байна. За тэгээд өнөөдөр зөвмөрөө энэ сайхан шинэ эмнэлэг шинэ технологийн эмчилгээтэй танилццгаая. За энэ одоо Cell Clinic эмнэлэг маань би ч одоо өөр их хөрх эмгтээчүүдийн эмч хүн одоо яг ингэ ажиллаж байгаас маш их завгүй байдаг. За отгүй эмчтэйгээ уулзъя, ганц доктортойгоо уулзъя гэд нэлээд удаан төлөвлөж бодсон ч гэсэн хин хиний маань ажил одоо юу гэж одоо болохгүй байж байгаа одоо энэ амралтын өдрүүдэд уулзж байна. Ингээд сайхан энгийн сайхан яриа хөрөөрнүүлж одоо цөмөрөө танай эмнэлэгтэй нэг бүр залуу гэрүүлүүдэд за ерөнхийдөө нэг дардамдаа юу сайхан танилцуулъя гэж бодоод байгаамаа би. За манай отгүй доктор өөрийнхөө тухайн нэг товчхон танилцуулах уу? Яг намайг отхуу гэдэг их барих эмэгтэйчүүдийн эмч. За үндсэн мэрэгжил маань бол их барих эмэгтэйчүүдийн эмч бөгөөд яг үндсэн нарийн мэрэгжил маань бол энэ үр шилжүүлэн суулгах тэгээд үр хөврлийн банк, биобанк гэдэг тал руугаа мэрэгсэн. Тэгээд ийм боловсруч байна. За манай Гансүх маань. За би болохоор намайг Гансүх гэдэг. Миний ерөөсөө үндсэн мэрэгжил маань тархлаа судлаач, вирус судлаач юм байна. Тэгээ ерөнхийдөө бол 50-ны Академи Синика гэдэг шинжлэх ухааныхын академи дээр ойролцоогоор 10-аад жилийн турш эсийн өсвөр, вирус, тархлаа судалтай холбоотой судалгаануудыг их удаан хийсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор ерөнхийдөө бол ингээд одгүй бит хоёр нийлээд ер нь өөрсдийн одгуудтай банкны тухай бүх мэдлэг нь байж байна. Надад эсийн өсвөртэй холбоотой мэдлэгүүд байж байна. Ингээд энэ хоёр үндсэн сурсан мэдсэн юмнуудаа интеграцлж нийлүүлээд тэгээд ингээд энэ эмнэлгийг байгуулад байж байна. За миний саяны зорилго бол та бүхнийг одоо нийт танихгүй улсуудад танилцуулах юм зорилготой байгаа. Тэрнээс одоо би энэ хоёр докторын хүндэчнээ бол маш сайн таних. За манай отгүй эмчийн манай их хөрх эмэгтэйчүүдийн салбар руу орж ирсэнд би маш их туйлыг баяртай байгаамаа. Өөрөө бие онгахын чиглэлийн хүн одоо IVF одоо Монгол анх нэвтрүүлэхэд одоо энэ технологи нутагшихад, суурьшихад энэ үр шилжүүлсэн суулгах технологи Монгол нутагшуулахад маш өндөр үр гүйцэтгэсэн хүн. Хоёрдугаарт нь биохим судлаач анагаах ухааны доктор хүн их хөрх эмэгтэйчүүдийн эмч болоод одоо шинэ эмчилгээний технологи оруулж ирэхэд энэ био анагаахын мэрэгжлийн доктор болж ирсэнд маш их баяртай байдаг. За манай отгүй эмч одоо сүүлийн 3 жил манай их хөрх эмэгтэйчүүдийн мэрэгжлийн салбар зөвлөлд ажилласан. Одоо мөн одоо сунгагдаад ажиллаж байгаа хамгийн өндөр санал авч одоо салбар зөвлөлд одоо улирын сонгогт ажиллаж байгаа. Энэ би яагаад энийг хэлээд байна вэ гэхээр манай энэ их хөрх эмэгтэйчүүдийн салбарт зайлшгүй шинэ технологиуд үнэхээр шаардлагатай байгаамаа. Би ч одоо 30 жил одоо их хөрх эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна. За энэ хугацаанд болохоор зэрэг одоо маш олон хувийн эмнэлгүүд 1994 оноос эхэлж байгуулагдсан одоо 30 гаруй жил болж хувийн эмнэлгүүд байгаа. За манай хувийн эмнэлгүүд бол гол төлөв зан нэг жирэмсийн хяналтын юм уу? Тэгээд нэг үүдийн эмнэлгүүд голдуу байдаг. Энэ одоо шинэ технологийн эмнэлгүүд бол хамгийн одоо дэлхийн ертөнцийнхөө хөгжил твшил технологиос хоцрохооргүй ийм эмнэлгүүдээр зайлшгүй шаардлагатай байсан. Энийг одоо түүч хэлэгч, манлайлагч юм лидер улсууд, мөс үсгч юм улсууд бид нар зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ одоо дэлхийн хөгжлөөс хоцрохгүй тулд одоо бидний шинэ технологи одоо өргүүдэл гэдэг бол маш том технологи. Монголд харьцан маш хурдан суурьшлаа. Одоо 4-5 том өргүүдлийн төвүүд байна. Улсын төвч байна. За мөн хөгжлөө одоо эсийн эмчилгээ, үүдлэсийг хадгалах энэ асуудал орж ирж байгаа гэдэг бол маш том дэвшил оруулж ирж байгаа. Өргүүдэл гэдэг нь эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн шинжилгээ ухаанд маш өндөр одоо ахиц дэвшил оруулж ирж байгаа тийм ээ. Энтэй адилхангаар энэ одоо манай салбар шинжилгээ ухаанд ийм сайхан залуу докторууд тэгээд ийм улсууд орж ирсэнд миний хувьд одоо туйл их баяртай явд юм аа. Гансүх докторын хувьд болохоор би бас ичнэ айгүй сайн тань бид нар одоо Баян-Хонгор аймгийн улсууд байгаа. Манай Гансүх докторын аав чинь Чойжсэн одоо манай би одоо том ихчтэй нэг ангид байсан хоёр. Тэгээд бидний гэр бүл бол одоо бүр удмаар аюул сайхан оюунлаг гэр бүл байдаг. Маш мундаг математик залуу байгаа. Манай ганц тулгачийн том одоо өөрөө инженер хүн тийм ээ.
ганц үеийн хувьд бол одоо анагаах ухааны чиглэлээр яваад ээж нь эмч байсан хүн. Энэ чиглэлээр яваад энэ дархлаа том судлаач бол Тайваны одоо тэр Сенека институт тэнд одоо доктор цол хамгаалаад би анагаахын чиглэлээр явж байгаа. Би одоо өөрөө анагаахын одоо эмч хүн учраас ичний аюул сайн таньж мэддэг ийм байсан бас манай Баян хонгор аймагаас мөн одоо би дархлаа судлаачдаас энэ шинэ технологи нэвтрүүлсэн ийм усуд орж ирж байгаа би бас туйлын их баяртай байд юм аа. Энэ бол одоо энэ сел клиник эмнэлгийг байгуулсан одоо сайхан залуу эрдэмт оюунлаг докторудаас гадна энэ усуд бол миний одоо ичнээ танил ийм сайхан улсууд одоо энэ Монгол улсад энэ шинэ технологи, шинэ эмчилгээ оруулж ирж байгаад би өөрийн одоо эмч хүний хувьд олон жил бас ажиллаж байгаа эмч хүний хувьд маш их туйлын их баяртай явдаг. Тэгэхээр одоо цөмөрөө энгийн сайхан энэ ярилцлага, энэ сайхан контентийг бэлдээд хүмүүст аягүй сайхан системтэй мэдлэг өгөх нь миний гол зорилго байгаамаа. Бас энэ сайхан залуучуудаар би өөрөө бас аягүй их бахархдаг хүн байгаамаа. За баярлалаа. За баярлалаа. За одоо цөмөрөө отгоо докторс сел клиникийн ямар үйл ажиллагаа явуулдгийг талаар жоохон тодруулаад та яригдах уу. За ерөнхийдөө бидэд бол байгуулагдаад нэг удаагүй 1 жил гаруй болж байна. Тэгээ бидэд хамгийн ихний зорилго бол эсийн банкыг бий болгох гэсэн зорьсон. Яг эсийн банкыг бий болгохыг зорьсон бэ гэдэг юм бол манай эмнэлэг бол яг одоогийн байдлаар 3 үндсэн чиглэлээр байгаа. Нэгдүгээрт эсийн банк байгаа. Хоёрдугаарт үүдэлсэн эмчилгээ буюу эсийн эмчилгээ гэж байгаа. Гуравдугаарт генетик онцлог гэж байгаа. За яг эхний тэр эсийн банк гэдэг чиглэлийг үүсгэх гээд бидэд зорьсон юм бол олон улсад бол эсийн банк байдаг. Тэр банк бол хамгийн анхны дэлхийд үүдэлсэн банк бол 1992 онд Нью-Йоркот бол байгуулагдчихсан. Тэгээ би бас яг энэ чиглэлийн хүмүүст бас энэ нэг түүхийг ярих их дуртай. Энэ банк яагаад дэлхийд байгуулагдсан бэ гэдэг. Тэр 1900 86 онд тий марчлаа шүү Матив ч. Тий. За 1986 онд Матив гэж нэг хүү байсан. Тэр Нью-Йоркод амьдардаг. Тэгээ тэр хүү өөрөө Фанкони анимитай. Тэгээ Фанкони аними гэдэг бол тухайн хүүхдийн чөмгөнд байгаа үүдэлсүүд нь байхгүй болсон. Тэгээ үүдэлсүүд ерөөсөө нийлэгжүүлж чаддгүй. Тэгээд ихлэхээр тэр хүүхдийн улаас байхгүй болчдөг, цагаас нь байхгүй болчдөг, ялтаас байхгүй болчдөг. Цусны бүх эсүүд ерөөс нийлэгжиж чаддгүй. Тэгээ анх төрсөн үеийнхэн л цусны эсүүдээр амьдардаг. Тэр амьдралынх нь хамгийн дээд хугацаанд 5 жил байсан. Тэгээд тэр хүүхдийн өөсөө 5 жилийн дараа 5 нас хүрээд өөхөх нь 100% тодорхой болцсон яг ийм анимитэй хүүхд байна. Тэгэнгүүт аав ээж нь эрдэмтэд ерөнхийдөө ярьж байгаад тэр хүүхдийг сонгож авсан. Яагаад сонгож авсан бэ гэвэл ээж нь жирэмсэн болоод ээжийнхэн цуснаас шинжилгээ хийсэн чинь яг тэр Матив хүүгийн дүүн гэсэн үг шүү дээ. Дүүн төрөх яг ээжийнхэн гидсэнд байх үед дүүн харин анимигүй болж таарад. Тэгэнгүүт эрдэмтэн толгойд тэгвэл дүүн төрөх үед тэр дүүгийнх нь хүүгийн цусыг наваад хөлдөг хадгалж. Гэдэг санаа төрсөн. Тэгээд дүүнч төрсөн дүүгийнх нь хүүгийн цусных нь үүдлэсийг ялгаж аваад хөлдөг хадгалсан. Эргээд эмчилгээ хийх гэсэн FDA зөвшөөрлөг өгөөг байхгүй Америк. Тэгэнгүүт Америкийн эмч нар яаж хэрэглэх үү гэж бодож байсан. Франц зөвшөөрлөгцсөн Сант-Люсийн эмнэлэг. Тэгэнгүүт Матив хүүг одоо тэр нөгөө яг тэр Франц руу зөөгөө тэр эмчилгээ хийх хүртэл тэр хүүхд төрсөн дүүгийнх нь хүүгийн цусыг яаж одоо авч явах уу хадгалах уу гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээ энэс улбаатайгаар тэгээ яг дүүн төрөх үед нөгөө хүүгийн цусыг нь авч хадгалаад тэр хадгалах нь болохоор тэр эмчилгээ хийх хүртэл хадгалсан. Тэгээд дараа нь тэр дүүгэн төрсөн үед авсан үүдлээс Матив хүү хоёрыг Франц руу авч яваад тэгээд тэр Матив хүүгийн чөмгийг хосолж байгаа дүүгийнх нь тэр хүүгийн цуснаас авсан үүдлээсийг шилжүүлж суулгаад тэгээд тэр хүүхэд маань дараа нөгөө яг тэр дүүгийнхаа үүдлээсээс гаралтай цусны эсүүд нь шинээр төлжиж эхлээд тэгээд тэр хүүхэд маань одоо л амьддаг тийм тий одоо л амьддаг 40 гаруй настай тийм залуу. Тэгээ энэ түүх маань өөрөө дэлхийн нийтэд нөгөө яг энэ үүдлэсийг яг эмчилгээнд ингэж амжилттай ашигласан хамгийн анхны тохиолдол. Тэгээд үүдлэсийг ер нь эмчилгээнд бүр ашиглаж болох тийм маш их том итгэлийг анагаахын салбарынханд авчирч өгсөн. Тэгээд ч энэс улболоод бас энэ дэлхий дээр хамгийн анхны хүүгийн цусны үүдэлсийн банк гээд 1992 онд байгуулагдсан. Тэгээд яг энэ талаар бид ер нь мэдээлэл аваад яагаад бид нар энэ
одоо банкыг Монгол улстай байгуулж болохгүй гэж гэдэг тийм одоо хүсэл эрмэлзэлтэйгээр анх бидэд банк байгуулж эхэлжсэн. Тэ. Ягаад гэвэл манай Монголд бас цусны өвчтөн нэлээд гүөх байдаг. Тэгээд үүдэлсэн чиглэлээр нэлээд судалж байгаа. За банклч болох юм бол нэг үед яг одоо бидэдийг судалж эхлэх үед бол зөвхөн хүүний цусных нь үүдлээс биш. Цусных нь үүдлэсийг нь аваад давхар нөгөө хүүний эд нь үлддэг. Тэр эдээс нь дахиад мезенхимийн үүдлэс гаргаж болдог. Тэгээд тэр мезенхимийн үүдлэсийг нь бас дахиад давхараас хадгалж болдго юм байна гэж одоо бидэд бас одоо таньж мэдээд гэх юм уу тий. Тэгээ ерөнхийдөө манай банк маань цусны үүдлэс тэгээд эдийн гаралтай үүдлэс гэдэг энэ хоёр үүдлэсийг тухайн хүүхэд болоод тухайн гэр бүлтэн зориулж яг төрөх үед нь амьдаар нь аваад ялгаад тэгээд хадгалах юм бол ирээдүйд хэдэн ч жилийн дараа ашиглаж болдго юм байна гэдэг зорилгоор бидэд хамгийн анхны үүдэлсэн банкыг бол эхэлж нээж явж ирсэн. За энэ процессыг явж ирсэн чинь лабораторид мөн зөндөө үүдлэс гараад ирвэ. Одоо ингээл үүдлэсээ ургуулаад тэгэнгүүт мезенхимийн үүдэлсэндөө гараад ирдэг. Тэгтэл сүүлийн жилүүдэд энэ мезенхимийн үүдэлсэн эмчилгээ гэдэг ийм эмчилгээ дэлхийн нийтэд аюул том орон зайг эзэлж эхэлсэн. Ягаад гэвэл энэ маань аюул тийм ач холбогдолтой эсүүд байдаг байхгүй. Тэгээд тэр ач холбогдлын талаар одоо бол дэлхийд маш олон клиник судалгаанууд явж байгаа. Маш олон өвчнүүдийн үед хэрэгжилж байгаа. За яг одоо бол энэ Япон, Солонгос, таны нөгөө түрүүнээс зүүн өмнөд Азийн орнууд гэдэг эдгээрүүд маань бүр залуужуулах зорилгоор эргээд энийг бүр аюул их хэрэгэлдэг. Гоо сайхны зорилгоор их хэрэгэлдэг. Маш олон төрлийн өвчнүүдийн үед хэрэгэлдэг. Тэгээ хэрэглээний хувьд бол энэ маань бүр нэлээд олон төрлөөр хэрэглээд эхэлсэн. Нэгд бид нар лабораторид иймээс гаргаж байгаа юм чинь. Бид нар эсийн эмчилгээ гэдэг юмыг хөгжүүлэе гэдэг. Бидэд энэ дараагийн зорилго маань ургаж гарч ирээд тэгээд одоо бидэд бас яг хоёр дахь зорилго буюу эсийн эмчилгээ гэдэг юм руу ороо явж байгаа. Тэгээд энэ эсийн эмчилгээг манай ганц хөх маань ерөнхийдөө толгойлоод удирдаад явдаг тий. Манай мундаг залууга. За нэр энэ өмнөхөр залуу сайхан шинжлэх ухаан. Би 2012 онд одоо Pfizer Memorial Hospital гэдэг нэг юунд Тайванд очиж тайпед очиж суралцсан. Бид нэг fellow хийгээд гурвал. Тэгээ очингоо төрж байгаа хүүхэд болгон тэнд одоо төрөлтийн кейс айгүй багтаа л да Монголыг бодвол. Тэгээ жилд 1000 хүүхэд төрдөг тийм юмлэг байсан. За эмэгтэйчүүдийн хагалт боломж өөрөндөө юм хийгд. Төрж байгаа хүүхэд болгоны хүн судсыг аваад хадгалаад байд. Тэгээ бид нар асууж ясан байхгүй 2013 он. Одоогоос ч одоо 13 жилийн өмнө шүү дээ. Энэ яад юм гэсэн бид ингээд үүдэлсийг хадгалт юм аа хүмүүс. Тэгээ энэ яад гэсэн хүмүүс одоо өөрсдөө ингээд хадгалуулдаг. За үүдэлсийн систем сэллийн асуудал бол одоо дэлхийд аягүй өндөрөөр тавигдаж байна. Хамгийн үнэтэй байлыг энэ хүүхдийн хувьд болохоор энэ одоо маш олон өвчний асуудлуудыг шийдэх гэж байна. Одоо Паркинсоны өвчин байна, удамшлын гаралтай эмгүүд байна, гэмтэл одоо арьс өнгөний практикт аягүй өргөн төлөвлөлт мүлэглээс сорд аягүй өргөн хэрэгжилж байна. Энэ хүн одоо хамгийн үнэтэй байлыг энэ байгаамаа. Тэгээ бид нар ингээ харж ирсэн хүүхдүүд толгойдор олон төрөнгүүтэл яг хүн судсаас нь аваад хадгалаад ингэж үүний дараа 14 онд бид юун дээр очсон юм а Янсын их сургууль дээр. Янсын их сургууль дээр очиод бас ингээд бид нар яг л өөрийнхөө их хөрх эмэгтэйчүүдийн юу руу орж байгаа. Тэгэнгүүтэл ерөөсө төрөх хөрөөнд яг төрөнгүүтэл дандаа хүн болгонд их бас аваад из. Тэгээ яад юм гэсэн одоо улсаас ингээд цаанаас нь бас ингээд тодорхой хэмжээгээр төлж авна. Үгүй энэ бол дандаа ингээд өөрсдөө аваад хадгалуулдаг. Тэгээ энэ банк байдаг үүдэлсийн банк тэр хадгалуулаад тодорхой хэмжээг сар болгон нөгөө төлбөрөө төлөөд ингээд хадгалуулдаг юм аа. Одоо энэ бол ингээд залуу шинжлэх ухаан ингээд хөгжиж байна. Одоо энэ бол маш их боломжийг ирээдүйд нэх юм аа. За энийг бид нар хадгалснараа 100 хүн 100 хүртэл наслах бүрэн боломжийг одоо судалгааны хашаатанд явж байна. Үүнээс сайж гисэн маш олон өвчний эмчлэх боломж нэгдэж байгаа гэдэг. Би бас тэр үед бодчихсон байхгүй. Бас Монголд энэ хизээ нэг цагт орж ирэндээ гэдэг. Тэрний маань анхдагч манай отхгүйч манай отхгүйч одоо булган аймагт төрж ирсэн булган аймгийн 3 бол ер нь бүхний ангадагч нар одоо болгончууд байдаг. Ангадагчдын үлгийн нутгийн хоёрдугаарт нь шинжлэх ухааны технологийн салбарт ялангуяа манай анагаах ухааны салбарт үүдэлсийн эмчилгээ бас RMC эмчилгээг бол манай отхгүй эмчи одоо манай өр шилжүүлсэн суулгах төв нутагшгад анх өөжөө мэдээлэлжсэн тийм ээ. Тэгээ RMC эмчилгээ анх нутагшгад бас маш их том одоо боломжийг суурийн тавьсан хүн бол манай отхгүй доктор байгаа. Ер нь ангадагчдын үлгийн нутгийн хүн бол шинжлэх ухааны салбарт ч гэсэн ангадагчийг бий болгож ингэж явж байгаад их баяртай байгаамаа. За манай ганц хөх доктор эсийн эмчилгээнийхээ талаар одоо ер нь та нар чинь ингээд үүдэлсийг бол аваад хадгалаад байгаа юм. Би над ч гэсэн аягүй практикт байгаа л да. Одоо манай дээр төрж явах чинь миний хоёр жижүүр дээр ингээд таарч байсан танаас сэл клиник эмнэлгээс ингээд хүмүүс үүдэлсээ авч одоо нэг хадгалуулж байгаамаа гэд.
сая нэг төгсөөгд нэг топ модель хүүхэн төрсөн шүү дээ тий. Төгсөө бас ингээд би бас ингээд төрүүлсэн. Тэгээд яг ингээд үүдэлсэн ингээд танад ингээд хадгалуулсан. Тэгээд бид нар ч бас нэг өвдөж хугацаанд нь төхөр мөртөө айгүй их ярихгүй үүдэлсэн талаар. Тэгсэн айгүй сайн ойлголттой болсон байл. Тэгэхээр айгүй би бүр баярлсан. Тийм улсууд ийм залуу гэр бүлүүд тэгээд бас олонний танил улсууд, инфлюенсер улсууд энэ талаар айгүй ойлгох хэрэгтэй байна гэдэг чинь нийт ард түмэн мэдээлэлтэй айгүй чухал байдаг байхгүй. Одоо жишээлбэл нэг Анжелина Жолигийн одоо браканик хоёр юу одоо дэлхийд дахинд яаж өөрчлөлтөө тий хөхний хавдрын асуудлыг яхад одоо тэр чинь Жолигийн одоо ген болтлоо бүх хүмүүс таньж мэддэг болсон шүү дээ тий. Жоли эффект гэдэг эффект гард ирсэн. Тий. Тэгээд ярьжсэн чинь айгүй гоё ингээд үүдэлсийн талаар тэр ирээдүйн үр хүүхдийнхаа эрүүл мэндийн талаар төсөөлөл бодол тэрийг ойлгож байгаа нь айгүй өргөн түгээмэл айгүй сайхан байсан байхгүй. Танах ч одоо ингээд хадгалж эхлээд ингээд бас нэлээд их хүмүүс хийгдээд хадгалаад байна. Энэ айгүй сайн гэж бодоод байгаа юм. Монгол хүн ч одоо төрөлтийн кейс тохиол багасаад байна. Тэгсэн ч гэсэн эрүүл одоо монгол хүн болгон эрүүл сайхан амьдрах, урт удаан настай амьдрах, амьдралын чанараа удаа хадгалах олон одоо энэ эмгэгүүдийг шийдвэрлэхэд энэ үүдэлсийн асуудал айгүй чухал байгаамаа. Одоо энэ танах энэ эсийн эмчилгээ хийж эхэлсэн үү? Ганц доктор. Бид нар ер нь эсийн эмчилгээгээ дөнгөж хийж эхлээл байж байна. Тийм. За ямар хуу тохиолдлууд дээр хийж эхэлж байгаа вэ гэхээр бөөрийн дутагдал дээр бид хэвтэршилтийн шугамар нэг хүн дээр хийж эхэлж байна. Өөр одоо нэг ревматоидны артрит байгаа шүү дээ тийм. Ревматоидны артрит дээр ер нь одоо жишээлбэл мезенхимийн хөдөлсөн эмчилгээ өөрийнх нь тэр нэг иммуномодулиац сэтгвийг ашиглаад тэгээд айгүй өндөр үр дүнтэй байдаг. Хэрэглэгчийн сэтгэл ханамж бараг 75% дэшегээ. Тэгээд энэ их өндөр үр дүнтэй байдаг учраас бид хэд болохоор ревматоидны артрит дээр ялангуяа их төлөхгүй ирээдүйд хийх ийм хүсэл эрмэлзэлтэй байгаа. Ерөнхийдөө одоо нөгөө отхоо докторийн ярианаас үргэлжлүүлээд хэлэхэд бол бид нэр хоёр төрлийн хадгалж байгаа. Нэг нь болохоор цусны үдлээс, нөгөөх нь болохоор мезенхимийн үдлээс. Тэгэнгүүт цусны үдлээс болохоор хүн юунаас авч байгаа тийм. Одоо хүн цуснаас авчих юм бол тэр хүн цус гэдэг чинь өөрөө хүүхдийн цус шүү дээ. Тэгэхээр тэр нь цусны үдлээс. Цусны үдлээсийн онцлог болохоор ерөөсөө тухайн хүүхдэд өөртөө. Өөр хүн хийж болтгоо. Өөр хүн хийх хэрэгтэй бол эдийн тохироогоор заавал тохирч гэнэ үгүй юу гэдгийг үзэж идэг. Тэгтэл мезенхимийн үдлээс болохоор яадаггүй гэхээр тэр эдийн тохирог заавал тэгж хийлгэх шаардлага ер нь бол байдаггүй. Өөрөөр хэлбэл энэ маань харьцангуй тэр эдийн тохирог хамгийн бага шаарддаг эсийн төрөлд ордог. Тийм учраас мезенхимийн үдлээсийн эмчилгээг яадаггүй гэхээр тухайн хүүхдээс гадна тухайн хүүхдийн аав ээж нь байж болно, эмээ өвөө нь байж болно, эсвэл аавын хамаатан садангууд нь байж болно. Энэ хүмүүс болохоор яах вэ гэхээр тухайн эсийг хадгалуулснараа тэр тухайн эсээр эмчилгээ хийх боломж нь бүрдэж байгаа. Ийм онцлогтой байгаа юм. Одоо тэр одоо бөөрийн цогцолтой улсууд, артрозтой, үеийн эмгэгтэй улсууд чинь настай улсууд 30-40-тэй 50-тэй тэр улс. Тэр одоо хүмүүсийн үүдэлсэн их усүр нь одоо хүүхдээс нь авсан, ачцэгээс нь авсан үүдэл мезенхим эсүүд болж таарч байна уу? Ер нь бол тэр удмын хүнийх нь тэр эсийг эмчилгээнд хэрэглэх нь их зохимжтой. Шалтгаан юу юм бэ гэхээр эн чинь угаасаа нэгэнд л тухайн хүнтэй хэдий ч нэ ойрхон маань төдий ч нэ эдийн тохирооны их бүрдлийн молекулаараа нийцэх магадлал нь ихсэн гэсэн үг. Гэхдээ мезенхимийн хөдөлсөний үед заавал бас яг тэр шаардлага нь бол байдаггүй. Огт тэнихгүй байсан ч гэсэн ер нь бол хэрэглэх боломж байдаг. Энэ одоо аллогеник транспланташн хийсэн. Тийм. Тэгэхээр тийм учраас л одоо нэг үүдэлсэн эмчилгээ гэдэг түгээмэл байгаа даа шүү дээ. Нодон би одоо нэг химис үзэсгэлэн солонгост очив. Тэгээд ингэсэн бүхэлд нэг юм салбар нь тэржигэл үүдэлсэн гэсэн байгаа байхгүй юу? Үүдэлсэн эмчилгээ одоо өс сургуультанд хэрэгжилж байна, гоо сайхны практикт хэрэгжилж байна, үений эмгэгүүд хэрэгжилж байна. Одоо бусад олон архаг эмгэгүүд, аутоиммун эмгэгүүд хэрэгжилж байна гэдэг. Тэгээд ингэнгүүтийн бид нар одоо нэг очиж байршуулж өгнө, барин одоо ингээд Монгол руу нэвтрүүлмээр гэсэн санал аяуг тавьж байгаа байхгүй. Тэгэхээр үүдлийн шинэ технологийн эмчилгээ, шинэ зууны эмчилгээ аяуг сайн юутай. Тэгэхээр үүдэлсийн одоо нэг практик хэрэгжилж байгаа тохиолдол нэлээд их өргөн түгээмэл болоо явчих шиг боллоо тий. Үүдэлсэн эмчилгээ. Сүүлийн үед бол аяуг их болж байгаа шүү дээ. Сүүлийн үед хүмүүс ерөнхийдөө нөгөө амьдралын чанар дэвшлүүлэх тий. Ялангуяа хүн настай болоод ирэхээр нөгөө нэг ядарч сүлдаал ингээ бийждэг тэгээд тэр ядарч суйлдал амьдралын чанараа дээшлүүлэх харьцангуйдаа өөрийнхөө хөшрөлтийг тодорхой хэмжээгээр удаашруулах гэх юм уу тий. Энэ эффектийг нь авах сонирхолтой байгаа тийм.
Хоёрдугаарт болохоор аутоиммун эмгэгтэй хүмүүстэр бол ер нь одоо энэ чинь нэг тархлаа зохицуулах үндсээ идэх байгаа. Мезенхимийн хөдлөлөөс өөрөөсөө одоо нөгөө тархлааг зохицуулагч, тархлааны одоо эмгэг хариу уургалыг бууруулдаг ийм тусдаа молекулуудыг ялгаруулдаг, уургуудыг ялгаруулдаг. Энэ уургууд нь бол яадгүй гэхээр ерөнхий тархлааг ингээ унахгүй. Тэгсэн хэрнээ эмгэг уургалыг тардаг. Одоо тэгэхээр жишээлбэл манад нөгөө тархлаа дарангуулдаг янз бүрийн имийн бодисод байгаа шүү дээ. Тийм. Одоо метотрексат ч юм уу тий. Тэнгүүд эднэр болохоор яадгүй гэхээр тун хамааралтайгаар ерөөсөө ерөнхийдөө тархлааг бүгдэлд нь дарж өгдөг. Мезенхимийн хөдлөлийн хувьд болохоор ерөөсөө онцлог нь юу ах нь ерөнхий тархлаа огт унахгүй. Эмгэг тархлаа өөрөө багасчдаг. Тэгэхээр энэ мань өөрөө юм селектив юм болчиход байгаа байхгүй юу? Ерөнхийдөө одоо ингээд эсийн эмчилгээний хувьд яхад ингээ хэлэхэд ерөөсөө хоёрхан төрлийн л хийсэн байгаа. Яг ийм үйлдэл хийдэг. Нэг нь болохоор мезенхимийн хөдлөлөөс, нөгөөх нь болохоор тез зохицуулагчээс. Тез зохицуулагчээс бол сая нөгөө Нобель авчлаа шүү дээ. Тийм Нобелийн шагнал авцсан. Тэгэхээр энэ тез зохицуулагч эсийн эмчилгээ бол жоон төвхтэй. Тухайн хүнээс нь өөрөөс нь авдаг юм уу эсвэл өөр газараас авдаг юм уу. Тэгээд яг тэр тез зохицуулагч хэлбэрээр нь өсгөөд тэгээд идэвхжүүлээд буцаагаад хийх айгүй өндөр зардалтай байдаг. Эсвэргээр мезенхимийн хөдлөлөөс болохоор яг тэр тез зохицуулагч эстэй тун төстэй үйлдэл үзүүлдэг мөртлөө өсгөж олон болгоход амархан. Хэд өндөр технологи шаарддаг. Ийм онцлогтой. Тэгээд одоо манай Монгол улсын хувьд бол бид хэдийн ер нь гол зорж байгаа юм нь бол ерөөсөө энэ иммун модуль яс хийдэг. Энэ үүргийг нь бол ашиглаад аутоиммун эмгэг рүү түлхүү хэрэглэх юм санаатай. Сонирхолтой. За хоёрдугаар бас их сонирхолтой юм байдаг. Одоо дэлхийд дахинд угаасаа амьдралын хөвчлийн одоо буруу хөвчл гэдэг юм уу, буруу хоолт гэдэг юм уу, эннээсээ болоод одоо нэг бага эрчим дөрөөсөл аягүй их хэмжээгээр тарж байна. Бага эрчим дөрөөсөл их тарж байгаатай холбоотой метаболик эмгэгүүд аягүй өсөж штэ. Халдварын бус эмгэгүүд. Атеросклерозоос өсвөлөл одоо ингээл ерөөсө бүх эмгэг бүгд орно. Тийм. Дэлгэний хөвчлөлтөөс өсвөлөл. Энэ бүх эмгэгүүдэд урьдчилан сэргийлэх зорилго ашиглаж болно. Мезенхимийн хөдлөлийг. Шалтгаан нь юу юм бэ гэхээр ерөөсөн мезенхимийн хөдлөлийн эмчилгээсний дараа бага эрчим дөрөөсөл байхгүй. Тэгэнгүүт яг тэр мезенхимийн хөдлөлөөс эффектээ үзүүлж байгаа тэр хэсэг хугацаанд тухайн хүн өөрөө яадгүй гэхээр бие махбод өөрөө аягүй тийм сэргийг. Яг тэр нөгөө бага эрчим дөрөөсөл чи харьцангуй залуу хүмүүст баа байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тэр залуу байх үеийг ярьж өгч буцаад болж байгаа. Нэг иймэрхүү. Энэ аягүй гоё байна. Одоо манайх чинь харьцангуй одоо клиник практикийн салбарт одоо эргэтэн шилжүүлэн суулгах бас нэлийн бас сайн явж шүү дээ Монгол улс. Одоо нэгдүгээр эмчийн 300 гаруй илэг сорилчлоо, 500 гаруй бүр 600 гаруй бүр сорилчлоо. Хавдар судлалын төвчмөс савдартай усуудын 200 гаруй илэг сорилчлоо. Одоо 2 дугаар эмнэлэгт ихний туршилтын мэлээр 5-ыг хийчихэд байгаа юм л одоо нутагших гад явж байна. Тэгтэл чи одоо 5 гэнэ хийж байгаа эмчилгээ нь дараагийн генерашн руу орчиж байгаа байхгүй. Бүр 9 эмчилгээгээд явж байгаа чинь бүр тэр улсууд эргэтэн одоо үндсэндээ эд эргэтэн солих шаардлагагүйгээр 9 эмчилгээ чи бүр урьдчилж хийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Одоо үндсэндээ 9 төвшөнд нь эмчилгээг нь шийдэж эхэлж байгаа гэсэн үг. За тэгээ нүүдэлсийг хадгалаад үүдэлсийг баг байгуулад ирэхээр чинь тэр хүний амьдралын насны баталгаа нь одоо бий болчихно гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээ тодорхой хэмжээгээр одоо энэ үүдэлсийн 92 оноос гэдэг чинь үндсэндээ 30 гаруй жилийн 34-5 жилийн түүх байна шүү дээ. Тий. Тэг чинь одоо энэ одоо манайх ч одоо ноднонгоос эхэлж хадгалж эхэлж байна. За хадгалж эхэлчихэд их дахиад одоо энэ 20-30 жилийн туршид шинжлэх ухаан чи өдөр тутмал хөгжөөд байгаа юм чинь өшөө их боломжууд үүдэлсэд нэгдэж бий болгоод байгаа шээ, тийм үү? Тэгээ үүдэлсээ саяын таны яг хэлдэг point болохоор яг одоогийн төвшөнд бол тэр эргэтэн шилжүүлэн суулгах төвшөнд тэр эргэтнийг үүдэлсээр ургуулна гэдэг тэр ойлголт бол яг шинжлэх ухааны төвшин зүгээр эрдэмтдийн бол хичээж байгаа тийм орлого эмнэлзүүд бол ерөөс нэвтрээгүй. Энэ сая ганцхан яриад байсан тэр мезенхимийн үүдэлс гэдэг одоо хүн эдээс гаралтай үүдэлс байна тий. Тэр дархлаа зохицуулах эффект гэдэг тэрийг нь ашиглаад эргэтэн шилжүүлэн суулгаж байгаа хүмүүс дээр хийдэг. Жишээлбэл бүр шилжүүлэн суулгаж байгаа хүмүүс дээр шилжүүлэн суулгахаас өмнө мезенхимийн үүдэлс хийгээд шилжүүлэн суулгасны дараа дахиж мезенхимийн үүдэлс хийгээд зорилго нь одоо тэр эргэтэн өөрөө нөгөө гадны өөр хүний эргэтэн шүү дээ. Тэгэнгүүт тэр эдийн тохироо ойрхон ч гэсэн эргэтэн хохрох урвал аюух явагддаг. Тэгээ гаш нөлөө их эргэтэн тогтож үлдэнэ гэдэг тэр асуудал өөрөө эргээд толгойн өвчин болчдөг. Тэгээд эхлэхээр дархлаа зохицуулах, дархлаа дарангуулах юмыг
дандаа хэрэгэлдэг хөөх тийм хүмүүс хаалганы дараа Маш тий. удаан хэрэгэлдэг шүү дээ. Тий. Мезохимийн үүдэлс хийхээр дархлаа дарангуулга эмийн хэрэглээ 50% буурдаг. Олон улсын судалгаагаар. Тэгээд эд тогтох магадлал нь аяг өндөр болчдөг. Тэгэхээр эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнг өөрөө энэ мезохимийн үүдэлсийн эмчилгээний тэр дархлаа зохицуулах эффект нь аягүй сайн одоо үзүүлснээрээ яг эргэтэн тогтохоор бол тэр эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээг аягүй тийм үр дүн нь аягүй өндөр тийм авчраад өгчдөг. Тэгээ энэ маань аягүй өндөр зардалтай эмчилгээ. Тэгээд өндөр зардалтай үр дүнгүй болох тэр магадлалыг нь аягүй бууруулж өгдөг тийм ач холбогдолтой одоогийн хувьд бол яг таны хэлээд байгаа шиг яг энэ үүдлэсийг нь дахиж эргээд одоо 3D принтерээр эргэтэн болгоод тий. Тэгээ за яг тэр тухайн хүний өөрт нь ингэж одоо яг өөрийнх нь эргэтнийг өөрт нь эргэж яадаг. Тэр бол магадгүй зөвхөн 30 жилийн дараа тий. Тэр бол гараад ирэх боломжтой. Тэгээ ягаад гэвэл одоо бол эрдэмтэд тэрийг эрэлхийлж л байгаа. Тэр үед харин тэр хүний эс байх юм бол хадгалсан эс байх юм бол энэ миний эс байна. Одоо би нэгээр эргэтэн оргуулъя гэвэл бас болж байгаа байхгүй тий. Тэгээ ер нь бол ирээдүйд бидэд бол үр шимийг нь бол үзэж болж чадахгүй. Тэгээ одоо арай хадгалуулсан хүмүүс л энийг яг үр шимийг ирээдүйд хүртэж үзэж мэдрэх байх гэж бодож байна. Би бол ингэж бодоод байгаа. Одоо ингээд бид нар хадгалаад нэг 10 жил 15 жилч бай тий. Энэ хугацаа дахиад л шинэ технологид гарч ирнэ. Ягаад гэвэл шилжүүлэх хүн чинь маш хурцтай өгч шүү дээ. Маш хурцтай өгч чинь. Тэгэхээр чинь одоо та бол одоо ингээд одоо бид нар бол үнэхээр одоо төрүүлсэн хүүхдүүдээр аягүй бахархдаг байхгүй. Бид нар сайн сайхан яваад одоо ингээд их дээд сургуульд ороод тэг чинь одоо та хоёр бол жишээлбэл тэр үүдэлсийг хадгаснаар тэр хүний эрүүл амьдралаар бахархах байхгүй. 20 30 жилийн дараа магадгүй одоо шинэ технологийн бүр зарим хүмүүс яг тэр үед нь бид нар хадгалуулж авахгүй явдаг гэтэл яг л шинжлэх ухаан ингэж аягүй хурцтай өгч байгаа үед бол би бол тэгж бодоод одоо энэ чинь чихрийн шижингийн нэгдүгээр чихрийн шижин шийдэж чинь тийм үү? Паркинсоны өвчнийг шийдэж чинь. Одоо аутоиммуны гаралтай өвчнүүдийг шийдээд байна. Одоо мезохимийн үүдэлс нь. Тэг чин тухайн хүний үүдэлсэд маш том боломж байгаа байхгүй. Тэр өөрийн хадгалуулсан одоо хүн судасны цусны амьд үүдэлсэн чинь аюул том боломж байна. Тэг чин өнөөдөр гэдэг чинь дэлхийд даяар одоо өөр хүний одоо мезохимийн гаралтай үүдэлсэн эмчилгээг чинь аюул түгээмэл болчихлоо шүү дээ. Гоо сайхны практик, тэр сургууль практик тий. Босод эмчилгээний практик, дархлаа сэргээнэ гэл одоо үүдэлсгүй юм алга. Одоо манай их хөрх эмэгтэйчүүдийн практик ч одоо шээс задгаарл байна, өтрээний хуурайшл байна. Одоо энэ болгоны чинь тэр мэдрэл сайжруулад бүр үүдэлсийг тариулаад юу болчихно гээд тэгээд л аюу сайжирна гэж яваад байна шүү дээ. Тэр нь үүдэлсэнд эсвэл маш том боломж байгаа гэж хараад байгаа шүү дээ. За бид тэр сая ярилцлаа үүдэлс асар том боломж байгаа гэдэг. Ер нь үүдэлсийн ямар төрлүүд байд юм бэ? Тэгээд үүдэлсийг одоо яг ямар чиглэлээр өнөөдөр яг эмнэлгийн практикт манай анаах ухааны практикт одоо яг ингээд яг ямар эмгэгүүдийг эмчлэхэд хэрэгжилж байгаад тэрний бүр нотлогдод батлагдсан байна. Энэ талаар нэг төвчгөх үү. За үүдэлсэн эмчилгээ ерөнхийдөө бол яг юм хоёр том төрөл байгаа. Нэг нь болохоор автолог үүдэлсэн эмчилгээ, нөгөөх нь аллогеник үүдэлсэн эмчилгээ. Тэгээ автолог гэдэг нь болохоор одоо ч гэсэн бид үүдэлс байгаа. Тэгээ тэр хүний өөрийнх нь үүдэлсийг аваад өөрт нь эргэж хэрэгжилж байгаа. Тэгтэл тэр яг энэ чиглэлээр одоо үүдэлсэн эмчилгээ хийх гэхээр бид байгаа үүдэлс бидийг дагаад адилхан насчсан байгаа байхгүй өгшөрцөн. Тэгэхээр нөгөө яг эмчилгээний потенциал буюу чадамж нь их сул байдаг гэж үздэг. Тийм учраас автолог үүдэлсэн эмчилгээ ер нь бол их хвчлэн гоо сайхны зорилгоор аюу түгээмэл хэрэгэлдэг. Тэр нь болохоор гоо сайхны бусад тэр нөгөө химийн хүчин зүйлсийг ашиглаж одоо энэ тос мос янзын тэр юмуд байгаа шүү дээ. Антиоксидант эднээс агуулсан тэр химийн хүчин зүйлсээ бодох юм бол яг нөгөө автолог үүдэлсэн эмчилгээ нь илүү потенциалтай, илүү үр дүнтэй. Тэгээд хоргүй, аюулгүй тийм учраас нөгөө яг арсны хөгшрөл, тэгээ залуу байх, гоо зүй талаас нь аюул олон асуудлыг шийддэг учраас энэ автолог үүдэлсэн эмчилгээ ерөнхийдөө гоо сайхны салбарт аюул түгээмэл хэрэгэлдэг. Янз бүрийн өвчнөд үед хэрэгжилж байгаа. Энэ тохиолдолд бол автолог нь хор багтаа учраас яг маш олон клиник төр өвчнөд төр хэрэгэлдэг. Сүүлийн үед бол аюул их түгээмэл орж ирж байгаа нь болохоор аллогеникуд нь. За аллогеник гэдэг нь болохоор тухайн хүний өөрийнх нь үүдэлс биш, өөр үүдэлсийг ашиглаж оруулж ирдэг. За энэ төрлийн үүдэлсүүд нь болохоор ямар үүдэлсүүд байгаа гэвэл хамгийн аюулгүй тэгээ хор багтаа нь болохоор сая ярьсан хүн эдийн гаралтай үүдэлс байгаа. За бүр зарим судалгаанууд бол embryonic stem cell гэж байдаг, үр хөврлийн гаралтай үүдэлсүүд гэж байдаг. Тэрийг бас хэрэгэлдэг. Embryonic stem cell-ийн хувьд бол яг нөгөө adult буюу яг нас бий гүйцээгүй аж чиглэл рүү ялгаран хөгжих тийм мультипотент шин чанартай учраас зөвхөн судалгааны түвшинд хэрэгэлдэг. Эмнэлзийн эмнэлгийн түвшинд бол хэрэгэлдэггүй, аюултай гэж үздэг. Удирдахад
одоо аль чиглэлийн лайны эсүүд болгохын тэр нь айгүй тийм хэцүү байдаг, тэрийг удирдахад айгүй төвөгтэй байдаг. Мөн бас хавдрын эрсдлийг авих дагуулдаг учраас embryonic stem cell-ийг бол тэр болгоно их хүн дээр хэрэгэлдэггүй зөвхөн судалгааны төвшинлөө. Харин яг хүн дээр хэрэгжилж байгаа тохиолдол нь болохоор хүүгийн гаралтай үүдэлсүүд байна. Тэгээ энийг бол яг одоогийн байдлаар ямар чиглэлээр хэрэгжилж байгааг бол нэгдүгээрт үений бүх төрлийн артрозууд үед хэрэгжилж байгаа. Ягаад гэвэл үений нөхөн дэлжлийг сайжруулдаг. Тэгээ үе шилжүүлэн суулгахаас өмнөх үе шатн дээр байгаа тэр хүмүүс дээр үе шилжүүлэн суулгах төвшөнд очихгүй байх боломжийг бий болгох зорилгоор энэ үүдэлсэн эмчилгээг хэрэгжилж байгаа. За хоёрдугаар сая хэлсэн тэр аутоиммун өвчнүүд гэдэг байгаа. Тэр болохоор ревматоидны артрит хамгийн түгээмэл нь. За дараагийнх нь болохоор энэ бүдүүн гидсний шархлаат аутоиммун шилтгаантай өрөслүүд байгаад байдаг. Мөн дараагийнх нь энэ аутоиммун шилтгаантай нойр улчирхай эмгэгүүд буюу нөгөө энэ нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингүүд байгаад байдаг. Тэгээд дархлааны эсүүд өөрийгөө устгаад байгаа. Тэрэн дээр бас эффективнэ гэж үздэг. Тэгээд манай дээр бол бид хэдийн хувьд сая ALS гэдэг энэ амилотропик латерал склероз гэх бултангийн хатан гашилт өрөслөгээ тэрэн дээр бид бас туршиж үзсэн. Бас тодорхой хэмжээний үр дүнтэй явж байгаа. Манай Монгол улс. Манай Монголд бид нэр хэрэглэсэн байна. Тий. Тэгээд шөөс нөгөө системийн гаралтай системик склероз лупус эритроматоз гэж байдаг шүү дээ. Тэрэн дээр бас хэрэгэлдэг гэсэн судалгаанд байдаг. Бид хэдийн хувьд бол одоохондоо тэрэн дээр бол хэрэгжилж үзээгүй байгаа. За аутоиммун эмгэгүүдээс гадна дараагийнх нь болохоор настайгаж гарч ирдэг насжилттай холбоотой гарч ирдэг өвчнүүд байна. Ялангуяа энэ мэдрэлийн тогтолцооны өвчнүүд байдаг. Тэр нь болохоор энэ Alzheimer, Parkinson, тэгээ dementia гэдэг. Эдгээр гурван том яг age related disease байгаа. Энэний үед бол бас umbilical cord stem cell-ийг бол ерөнхийдөө бол бас хэрэгэлдэг. За өөр чинь залуучуулах зорилгоор аюу хэрэгэлдэг. Энэ бол сайхан зөв аюу хэрэгэлдэг тий. Гоо сайхнаас илүү залуучих ерөнхий одоо бүх биеийн залууч. Тий. Эргэтэн тогтолцооны үйл ажиллагааныг ерөнхийдөө сэргээж өгөх, залуу болгох тэр зорилгоор бас аюу хэрэгэлдэг. Одоо хэд наснаас хэрэглээд байгаа хүмүүс? Ер нь бол яг зөвөр хөгшрөлийн процесс 40-оос хойш эхэлдэг. Тэгэхээр 40 гарсан хүмүүсээс ер нь бол хойш хэрэгжилж байгаа. Тий. Дараагийнх нь болохоор энэ зүрх шарах. Яг нь. Тэгээ янз бүрийн чихрийн шижигийн гаралтай тий хүндрэлүүд байгаа. Тэр хүндрэлээс сэргийлэх зорилгоор аюу түгээмэл үүдэлсийг бол хэрэгжилж байгаа. Мезенхим үүдэлсийг. Тэгээд өшөөс яг зөвөр аутизмын үед гэж хүмүүс аюух ярьдаг. Гэтэ аутизмын үед бид хэдийн хувьд бол нөгөө том протокол, Дюкийн протокол яг үр дүнтэй үр дүнгүй гэдгийг баталж чадаагүй. Тийм учраас яг нөгөө үр дүнд хүрэхгүй аюу тодорхой биш. Зөвхөн судлаачдын өөрсдийнх нь тэр нөгөө хилцүүлэг төр болохоор аутизмын шалтгаанаас хамаарат зарим тохиолдолд үр дүнд хүрдэг, зарим тохиолдолд үр дүнд хүрдэггүй гэдэг тийм одоо хилцүүлэг явцсан байдаг. Тэгээ яг аль тохиолдолд нь яг үр дүнд хүрээд аль тохиолдолд нь хүрэхгүй байгаа юм бэ гэдэг нь нэр аутизмд яаж хүргэсэн бэ гэдэг эмгэж ам дээр тулгуурлаад тэд нар яг тайлбарладаг юм шиг үлээ. Тэгээ нэг иймэрхүү тохиолдлууд дээр л үүдэлсийг хэрэгжилж байна. Аюу сайхан байна. Аюу өргөн барагт хэрэгжилж байна. Тэгээ миний бодоод байгаа юм бас тэгээд байгаа шүү дээ. Яг тэр ялангуяа цусны гаралтай амьд үүдэлсийг хадгалах юм бол өшөөх боломж нэгт гэж бодоод байгаа юм тий. За ингээд сел клиникийн үйл ажиллагаатай танилцах гээд одоо бид нар хуцаа солиод одоо лаборатори руу орж байна. За тэгээд энэ аюу сайхан тохиолсон юм шинэ технологийн эмчилгээ угаасаа л юм байдаг бах л да. Орчин энэ чинь бас нэг вакуум орчин өөрийн юу орчин шаардлагатай баг тий. Тий. Орчин нөхцөл бол байгаа. За энэ одоо ямар хэсэг вэ? Энэ манай нөгөө автлог гэсэн эмчилгээ хийдэг. Тухайн хүний биеэс өөрөөс нь нөгөө эс авахд зориулсан нэг тийм жижиг ажилбар хийдэг байгаа. Тэгээ үсний фолликул дагснаас нь үсний фолликулын үүдэлээс авдаг, чихний араас арсны үүдэлээс авдаг, өөхний үүдэлээс авдаг тийм хэсэг. Тэгээ автлог гэсэн эмчилгээ бол бас манай нэг салбар байна. За энэ манай чанарын хяналтын лаборатори. Тэгээ чанарын хяналтын лаборатори гэдэг нь мэдээж бидэд үүдлээс хадгалж байгаа юм чинь чанарын хувьд бол бас нэг хяналт хийх ёстой. Одоо сая тэр хүүгийн цус, хүүгийн эд гэдэг байгаа тэр үүдлэсийг ерөнхийдөө одоо гаргаж авч байгаа тохиолдолд нэгдүгürt ээжээс цуснаа шинжилгээдэг. Тэр цусны шинжилгээ нь яадаг вэ гэдэг нь ээж өөрөө нөгөө БЦ-гийн халдвар байхгүй, доохтын бүгийн халдвар байхгүй, цитомегаловирусын халдвар байхгүй тийм байх хэвээр. Ээж хэдий халдваргүй ч гэсэн төрөх үед дараа нь хоёр дахь шатны хяналт бол хийгддэг. Тэр нь болохоор яг төрөх үед тэр хүүгийн цусыг соруулж авч байгаа шүү дээ.
тэр цусны дээр нь дахиад бид нар нөгөө халдварын шинжилгээнүүдийг үнэлдэг. Тэрний дараа лабораторид нөгөө эсэ процессинг хийж ялгаж авч байгаа тийм. Ялгаж авсны дараа тухайн эс маань яг хэдэн ширхэгээс ялгаж авсан. Нэгдүгээр хоёрдугаар бактериологийн хувьд эрүүл үгүй юу? Тэгээд мөгөцрийн хувьд эрүүл үгүй юу? Тэгээд дараагийнх нь болохоор нөгөө хоруу чанарын хувьд буюу эндотоксины тест эндээ хийгддэг. Дараа нь тэр маань бас нөгөө урсгал столорын шинжилгээ гэж байдаг. Тэр шинжилгээгээр энэ яг үнэхээр 100% мезенхимийн хөдлөс муу юм биш юм уу гэдгийг баталдаг. Тэгээ 3 дугаар шатн дээр нь тэрийг батлаад тэгээд саяын 3 шатны шинжилгээгээр халдварын шинжилгээнүүд бүгд сөрөг. Тэгээ бактериологийн шинжилгээнүүд бүгд сөрөг. Тэгээд нөгөө яг үнэхээр яг 100% мезенхимийн хөдлөс байгаа тохиол бид нар за энэ бол одоо хөдлөс юм байна. Одоо энийг бид нар хадгалъя гэж банкалдаг. Тэгэхээр энэ бол яг манай тэр чанарын хяналтын хийдэг өрөө байгаа. За ийшээгээ яг одоо бидэд та бүхэнд банка үзүүлээ. Сонсогчруу лаборатори гэж тий. Тий. Одоо яг үйлдэлсийн банк уу? Тий, үйлдэлсийн банк маань энд эсэ боловсруулдаг. Тэгээд бас банкалж хадгалдаг тийм. Судалтаас ороод ирж. За энэ лаборатори нь хоёр үндэс хэсэгтэй. Нэг нь болохоор энэ clean room буюу яг одоо ISO 7 стандартын шаардлагыг хангасан clean room энд бол байгаа. За хоёрт нь болохоор энэ нөгөө хүүгийн цуснаас уудлээс боловсруулах хэсэг. Тэгээ аутлог уудлээсээ хэсэг гэдэг энд яг тэр процесс энэ хэсэг дээр бол явагддаг. Цуснаас яг үүдэлсээ яахан боловсруулах гэсэн тий. Тий. За энд манай үндсэн яг юу байгаа? Банк байгаа. За. Энд нэг азотын эсэлт байгаа үстэй тий. Шингэн азот. Тий. 196 хасах 196 дээр тий. Энэ хасах талтай хоёр хөрөгч байгаа. Тэгээ эдгээрүүд нь болохоор дандаа хасах 196 ярьсан шингэн азотууд байгаа. Энэ бол зөвхөн байнга яг шингэн азот нөгөө хэрэгтэй үед нөгөө эдрийг цэнгэлдэг шингэн азотууд нэ. Зөв. Тий, ингээ банк бидэд ингээд нөгөө энэгээр ингээ шингэн азот ууршааг ингээ байж байгаа. За. Яг банк нь бол банк бол яг энэ. Тий, шингэн азоттой банк таслахгүй байлгах зорилготой ийм хоёр шингэн азотыг банк дүүрэн байлгаж байдаг. Тэгээ банк нь болохоор яг энд байгаа. Энэ дээр нөгөө эсүүд маань ингээд за тэр шингэн азотын орчинд байж байна. За. Тэгээд хүм болгоных нь энэ код дотор ингээд тий шингэн азот дотор ингээд байж байна. Одоо хэдэн жил хадгалах вэ? Яг тийм хугацаа бол байхгүй тий. Хугацааны хувьд бол онлын хувьд бол яг заасан хугацаа бол байдаггүй. Зөвхөн яг онлын хувьд бол 100 жил хадгалсан ч болно гэж үздэг. Яг одоо хамгийн сүүлд хийгдсэн сая 25 онд гарсан судалгаа байдаг. Тэр болохоор тэр 92 онд нэгдсэн хамгийн анхны банк байгаа шүү дээ. Тэгээ тэр үед хадгалсан эсүүдийг 10 жилийн интервалтай гисгэсэн мэлээ. 92 онд нэг гисгээгээд тэгээд 2002 онд нэг гисгээгээд 12 онд нэг гисгээгээд 22 онд нэг гисгээгээд тэгээд тэрэн дээрээ статистик боловсруулалт хийгүүтээ сая 25 онд үр дүнгээ тайлбарлахад 30 жилийн өмнө хадгалсан эсүүд 30 жилийн дараа чанарын ямар ч тийм өөрчлөлтөнд ороогүй тэгээд ийм байна. Тийм учраас одоо эсээ хадгалвал 2055 он хүртэл ямар нэг өөрчлөлтгүйгээр бид нар хадгалж чадна гэдэг тийм дүгнэлттэй байдаг. Онлын хувьд бол энэ маань 100 жил хадгалсан ч болно. Ийм байгаа. Тэгээд гол нь нөгөө энэ шингэн азотыг таслахгүй байх хэрэгтэй. Хүмүүс аяус санаа зовдог байхгүй. Сая 4-р цэглээс зэн тог уцрал гэсэн чи яана миний эсүүд гайг байгаа гэл. Тэгэхээр ийм орчинд байгаа учраас тог ямар ч хэрэглэхгүй. Энэ шингэн азотыг таслахгүй байхад л ерөөхдөө эсүүд өгөхгүй байгаад байдаг. Одоо энэ эсэ чинь за эрүүлгийг садгалж байна, энэ бэлгийг садгалж байна, эвсэл өөр хадгалж байна тий. Хүмүүс болгочаад. Ер нь ингээд бүх төрлийн эсийг хадгалах боломжтой юм шингэн азот бол. Энэ шингэн ер нь бол биобанк гэж байдгийг. Биобанк маань бол ерөнхийдөө тухайн эс, тухайн эд тэрнийхээ мөн чанараас хамаарат яг ямар орчинд хадгалах вэ гэдэг тийм тусгай орчингууд байдаг. Эсүүдийг бол ихэвчлэн дандаа шингэн азотын орчинд хадгалдаг. Тий. Тэгэхээр биобанкны хувьд бол манай Монголд бол 2015 оноос эхлээд ерөнхийдөө яг анхны банкуд яг энэ үр шилжүүлэн суулгах эмчилгээг бид нар нэвтрүүлж эхэлснээс үүдэлтэйгээр эр бэлгийсийн банк үүсч эхэлсэн, өндгийсийн банк үүсч эхэлсэн, үр хөврлийн банк үүсч эхэлсэн, төмсгний эдийн банк үүсч эхэлсэн. Тэгээд тэр маань одоо яг манай Монголд яг банкны систем ерөнхийдөө нэг хөгжөөд бараг 10 жил тогтвортой явцсан. Тэгээд 15 онд хадгалсан эсүүдийг одоо ашиглахад чанарын хувьд ямар нэг өөрчлөлт байхгүй гэж үздэг.
Тэгээ тийм болохоор банк бол одоо Монгол доктортой болцсон. За мэдээж бид нар банк гэдэг ойлголтын цаана одоо хүний мөнгөний банк байдаг тий хадгалуулдаг. За тодорхой алт эрдэнэсүүдийн хадгалуулдаг банк байна. За манай одохгүй доктор одоо Сэл клиникийн банк бол хамгийн баян банк юм а. Хамгийн баталгаатай. Ягаад гэвэл хүний эрүүл мэнд гэдэг бол хамгийн үнэт байлээ тийм ээ. Хүмүүс ярьдаг шүү дээ. Нэр хүндээ алдвал байгааг л нийт хөрөнгө алдвал дундыг алдна. Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдна гэдэг. Тэгэхээр чинь танах бол хамгийн баталгаатай банк. Өөрөөр хэлбэл хүний амьдралын баталгааг эрүүл чанартай урт удаан насыг хадгалж ийн гэсэн үг байна. Дахин амьдрах, дахин эрүүлжих, дахин залуучих. Мөн түнчлэн одоо ямар зүрийн олдмол гаралтай эмгэг бий боллоо гэхэд аутоо иммүн эмгэгүүд байна тийм ээ. Бусад осол гэмтэл байна, арьс өнгөний практик байна. Одоо бүхэл зүйлдээ одоо ашиглаж болох хамгийн үнэтэй банк бол энд байгаа юм байна. Энд ерөөсөө хамгийн амьдралын хамгийн үнэтэй банк энд хадгалагдаж байна. Тэгэхээр та чинь хүний хасар том баялагын одоо банкны эзэн байна шүү дээ. За эзэн гэхээс илүүтэй энэ технологиг оруулж ирнэ гэдэг бол үнэхээр хамгийн том баялаг юм аа. Би одоо боддتي үнэхээр одоо жишээлбэл манай их хөрх эмэгтэйчүүдийн практикт чинь бид нар одоо цус алдалтаа шалтгаалаад одоо өрөвсөлт эмгээс үжил халдвараас болоод хүмүүс одоо умаагаа тайруулах асуудал их байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө улсууд чинь янз бүрийн асуудал үүсгэнэ. Одоо би ингээд ийм умаагүй болчлоо одоо дахин нөхөн үржих боломж алга болчлоо гэд. За тэгээд нөгөө улсууд чинь тэгэл нөгөө эмгэг өөрөөс нь шалтгаалаагүй юм шиг нөгөө эмчнэртэйгээ зарлж байгаа шүү дээ. Цус алдаад амь тэнцэжсэн улсууд чинь давсны дараа л одоо ингээд би одоо ингээд дахин нөхөн үржих боломж алга болчлоо. Тэг чинь тэр бүх боломжийг одоо бий болгож байгаа маа. Яагаад гэвэл тэр хүнд өндгөн эс байхад тийм ээ. Нөхөр нь байхад тэгээд тэр хүн дахиад одоо юуны тээгчхийн асуудал байна тийм ээ. Өөрийнхөө төрсэн эгч дүү нартаа тэгэлгэж болж байна. Мөн одоо бүр харь хамаагүй хүнд ч гэсэн тээх боломжийг шинэ техник технологи шинэ эмчилгээ шинэ ололт болон бол ийм том боломжийг хүмүүс авчирж байгаа маа. Энийг одоо манай ард түмэн энэ бол маш том боломжийг монголчууд авчирж байгаа. Одоо шинэ технологийн эмчилгээг бий болгож байгаа залуу докторууд энэ усуудад би туйлах баяртай байгаа. Тэр одоо манай их хөрх эмэгтэйчүүдийн салбарт одгүй орж ирснээр маш олон өөрчлөлтийг хийсэн юм а гэд яриад байгаа ийм учиртай байгаа юм л да. За ингээд ганц доктор, одгүй доктор хоёртай энэ том хамгийн үнэт баялагын эзэн хамгийн том банкны том банкируудад бас баяр хүргье. За ирээдүйд энэ манай танкруудын олон харин би яг бодож байгаа юм. Одоо ер нь хэдэн хувь байна. Тэгэхээр жишээ би одоо энэ бүр заалыг дүүргээ тийм ээ. Эн чинь Монгол хүний эрүүл чанартай урт удаан насыг бас энэ олдмол эмгэгүүдийг үүнээс цааш ямар ч боломж нэгдэх юм бэлээ бид нар мэдэхгүй байгаа шүү дээ. Тэр бүхэн бол энэ сайхан баялаг энэ сайхан баталгаатай банкнд хадгалагдах юм аа гэдэг. Хүний эрүүл мэндийн баталгааг хадгална гэдэг бол хамгийн чухал зүйл байгаа маа. Одгүй тэр анх энэ хадгалалтынхаа өрөөнд бол нэлээд том талбай өгье гэж ярилцсан чи гаргаж ирсэн. Ер нь манай огт гэсэн авдаггүй байсан шүү дээ. Тийм. Монгол улс чинь ерөөсөө бид одоо төрхөнд 30 жил ажиллаж байгаа шүү дээ. Бид огт үдсэн авдаггүй байсан. Нэгдүгээр нэг авах гэж үзсэн. Тийм. Цусны үйлдэлсийг цусны эмчилгээнд. Тийм. Нэгдүгээр эмчийн цусны тасгийнхаа оюун дэлгэр дардын зүйн эмчтэй ахлаад хийсэн нэг тийм юу байгаа. Тэгээ тэр маань яг одоо би яг үр дүн яасныг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэднийх бол ер нь бол анх бол яг энийг бол хийж эхэлсэн. Тий. Цуснаас яг үүдэлээс аваад эмчилгээнд ашиглах гэж бол эхэлсэн байна. Цусны эмгэгүүдийн үед бол тэдний чигээд байгаа шүү дээ. Тий. Тэднийх их яг шилжүүлэн суулгах эмчилгээд өсөө их мундаг хийчихвэл айгүй хэрэгтэй байна. Тий. Би нэг 50-нд очиж солонгос очиод яг бодож исэн байхгүй. Ямар гоё юм бэ эмчийн технологи энэ хизээ нэгэн цагт монголчууд бас манай залуу докторууд эрдэмтэд бас энийг хийндээ л гэж бодож ирсэн яг тэр үед. Ягаад гэвэл ингээл бас 2006 онд анх одоо нэг дэлхийн их хөрх нэг том хуралдчихсан юм а Сеулд COIX бид нар. Тэгээ тэнд очингууд тэгээд тэр нөгөө үзэсгэлэнгийн хэсэг байдаг шүү дээ нэг хурлуудын. Тэгээд бас спонсор компаниудын хэсэг тэгээд үзэсгэлэн таниулгын хэсэгт орсон чинь ихсэн эмчилгээний хэсэг байсан байхгүй ихсэн гоо сайхны практик ингэж байгаа Японы компани. Тэгэл тэрийг хараад бодож ирсэн үн ихс. Тэгээд ингээд дарамж манай чинь ихс одоо хүйн цус хүүд дандаа хаягдчихэдэг штеп. Тэгээ бодож ирсэн байхгүй. Энд тэр чигээр капитал даа гэж бодож хизээ нэгэн цагт энийг Монголд бас боловсруулах одоо тэм технологи бас шууд одоо нэгдүгээрт одоо нэвтрүүлнэ нэг асуудал байна. Нутагшуулна гэж байна. Монгол залуу докторууд нэг хизээ нэгэн цагт хийндээ л гэж бодож ирсэн яг тэр үед. 2006 оноос ч хойш одоо бараг 20 жил болсон байна штеп. Тий 20 жилийн хугацаанд гэдэг чинь бас ингээд үүдэлсийг одоо хадгалдаг үүдэлсээс эсийн эмчилгээ хийдэг гэсэн ингээд нэвтрээд ороод ирнэ гэдэг бол айгүй том бахархалтай үйл явдал байгаа.
одоо би ч гэсэн ус удахгүй Монгол хүний ихсээс бас бүтээгдэхүүн гаргаад бас тийм компаниуд тэр орж ирэх бахаа л гэж бодож байгаа шүү дээ. Гоо сайхны зорилгоор, бүхий л зорилгоор тийм ээ. Ихс ч бас ундаг шүү дээ. Ихс Манай тэр юу нэрхийн басаад. за одоо ийш нүү. Чи юу нэгсэн үг? Манай айсаад областын За энэ чи одоо ямар хэсэг вэ? За энэ ганц маань энийг илүүсэн тайлбарлаа. Тэгэхээр энэ яг одоо ингээд дийшгээ камера харуулчих юм харагдаж байна уу. Тийм. Энэ маань болохоор ISO 7 төвшний эс боловсруулах хурав. Тэгэхээр яг түрүү нөгөө нэг танилцуулсан хэсэг болохоор ISO 8 буюу арай зэрэглэн баг гэсэн. Тэгэхээр энэ дээр тэр нөгөө ISO 8 буюу одоо яг одоо бид нарын зогсож байгаа хэсэг тэр хаалттай системээр цусны хөдөлгөөсийг боловсруулж байна. Хаалттай систем гэхээр ерөөсөө гадаад орчин доогт харьцахгүй ууднаас уудны орон боловсруулалт явдаг гэсэн. Тийм учраас энэ хаалттай боловсруулалт гэж нэрлэгддэг. Тэгтэл яг нөгөө мезенхимийн үүдэл хэсгийг гарган авах процесс мань өөрөө заавал нээлттэй байх шаардлагатай байдаг. Тэгэхээр нээлттэй байх шаардлагатай энэ хэсгийг гаргаж авахын тулд яах ёстой вэ гэхээр биднэрт ямар ч ням байхгүй ийм орчин шаардлагатай. Тэгэхээр нямгүй орчныг ийм байдлаар бүрдүүлж байгаа. Хамгийн анх энэ гаднаас имлэг рүү агаар орж ирэхэд бид нар тийм том HEPA фильтр байгаа байхгүй юу. Тэрүүгээр хамгийн анхан шатны шүүлтийг хийдэг. Хоёрт нь болохоор нөгөө нэг янз бүрийн агаарт үйж байгаа органик компаундууд энэ төр байгаа шүү дээ. Тэд нарыг зайлуулдаг тийм имлэгийн грейдийн агаар зөвшөөрлөгч машинаар яг энэ өрөөний дээдлийн тааз руу агаар шахаж байгаа. Тэгээд тэр агаар нь болохоор энд байж байгаа 0.3 микроны агаарын шүүлтүүрээр шүүгдээд тэгээд энэ өрөөнд дотор нэмэх даралт үүсчихдэг. Нэмэх даралт үүснэ. Тийм нэмэх даралт үүснэ. Тэгээд ингээд энэ нэмэх даралт байнга ингэж үүсээд тэгээд энэ өрөөний ариун байдлыг хангадаг гэсэн үг. Ерөнхийдөө бол одоо жишээ нь синсад 30 минут орчим болсны дараа энэ өрөөний агаар дотор нэг ч ням байхгүй 0.3 микронтой партикл байхгүй. Тэгээд ингээд 0.3 микронтой партикл байхгүй гэдэг чинь ер нь одоо бактери гэдэг чинь бол 0.3 микроноос хамаагүй том шүү дээ тий. Тэгэхээр ингээд энэ агаарын чанарын асуудлыг иймэрхүү байдлаар шийдчихдэг. За одоо энэ дотор ингээд хоёр ширхэг biosafety cabinet байрлуулаад тавьчихсан байна. Энэ biosafety cabinet өөрөө давхар яадаг вэ гэхээр энэ агаарыг бас дахиад шүүждэг. Ингээд ерөнхийдөө энэ biosafety cabinet дотор байгаа юм бол ерөөсөө ямар нэгэн вирус ч байхгүй бахан, бактери ч байхгүй бахан, агаарын янз бүрийн партикл ч байхгүй бахан зүгээр юуж байхгүй гэсэн. Тэгэхээр энэ дотор бид нар юу хийж болох вэ гэхээр нээлттэй системийн боловсруулалт хийж байна. Өөрөөр хэлбэл хүн рүү орох боломжтой тэр эдисийг боловсруулна гэсэн байна. За одоо энэ ерөөсөө эн чинь нэг тийм яахтрих олон багчсаад байх юм байхгүй шүү дээ. Ер нь бол нөгөө яав гэж эд боловсруулалт маань тэр ариун хоёр орчин дээр хийгдчихэв. За тэгэнгүүтээ одоо нөгөө боловсруулсан байгаа эд маань тэр CO2 инкубатор буюу эсийг өсгөдөг энэ хоёр имжирхэг инкубатор дотор эс маань өсөж байна. Тийм. Ерөөсөө Одоо чи мезенхимийн үүдэл хэсүүдээ өсгөж чинь гэсэн үг тийм ээ? Тийм. Мезенхимийн үүдэл өсгөж чинь. гарах Яг одоо хүнд хийхэд бэлэн болж чинь гэсэн үг тийм ээ? Эхлээд хадгалахад бэлэн болгоно. Хадгалахад бэлэн болсныхаа дараа эмчилгээний зорилгоор бэлэн. Бас хэрэгтэй тий. Тех бүх процесс энд явагддаг. Тийм. Ерөнхийдөө бол эндээс болохоор хоёр төрлийн үйл ажиллагааг бид хийж байгаа. Нэг нь болохоор нэг цөөхөн байсан эсийг олон болгож байна. Хоёр дахь ажиллагаа нь яг тэр нөгөө хүн эд дотор ингээд судалснуудын завсар ингээд вартан жил гэдэг хөсгөр эд байдаг. Тэр хөсгөр эд дотор яадаг вэ гэхээр яг мезенхимийн үүдэлс мань өөрөө байж байгаа. Зөв. Тэр мезенхимийн үүдэлс эцсийн өсгөрийн тавган дээр ингээд наагаад тавьчихаар өөрөө аяндаа тэндээс ингээд гараад тэр тавг руу шилждэг байна. Энэ процессыг бол бид надад бас хийдэг. Ис гаргаж авдаг. Ис гаргаж авах процесс. Тийм. Ингээ ерөөсөө ийм хоёр үндсэн процесс үндсэндээ хийдэг л. Тэр ч одоо мезенхимийн үүдэл хэсгийг аваад хадгална. Хоёр дахь хүнд хийгээд бэлэн болгож боловсруулна. Бас үржиж олшруулах нь шүү дээ тийм ээ? Тэр бүх процесс маань энэ лабораторид дотор явагддаг. Тэр энэс үнэхээр асар их боломж байгаа маань үүдэлсэн имчилгээнд. Тэгээд асар их боломж нэрээ айгүй сайхан байна. Миний гол нь бодоод байгаа зүйлс
Бидрүүд үүдсийн тухайл саяхан л уншиж эхэлж ийсэн. Бас бусад улс орнд очихдоо бүр гайхан биширч магтан одоо бүр гайхаж харж ийсэн тий. Яг бид нар үнэндээ би бол бусад газар яг лабораторид орж үзээгүй л дээ. Тэгтээ тэр профессоруудын ярьж байгаа үүдэлсэд ийм их боломж байна гэдэг. Яг тэр хүүхэд төрөөд хүн судалснаас авч байгаа зогсонд ийм боломж байдгийг сонсч лээсээс л лабораторид орж үзээгүй. Тэг чинь энэ одоо боловсруулалт авч хадгалж чинь, банкнд хадгалж чинь, хоёрдугаарт одоо эсийн эмчилгээнд хэрэгжилж чинь, бас үржиж олшруулж чинь. Тэгээд энэ лаборатори бүгдийн цогц системээр одоо Монголд нотгшуулна гэдэг бол бас их сайхан үйл явдал байгаа юм. Тэгэхээр чинь эхлүүлнэ гэж нэг асуудал байна. Хоёрдугаарт нотгшуулна гэдэг аюулгүй том асуудал байна, тийм ээ. За баярлалаа. Ерөнхийдөө бид хэд болохоор бас одоо ганцхан мэдэн хэмээн хөдөлгөөс биш тий. Ирээдүйд ерөнхийдөө одоо дархлааны эсийг ус имчилгээнд ашиглах боломж хэрэглэж байгаа. Нэгэн тал бид хэд одоо ингээд ариун өрөө байгуулсан. Ингээ одоо бид нэр дархлааны эстэй зориулаад нэг юм бас инкубатор аваад тавьчихад ингээл ерөнхийдөө бол яах вэ гэхээр дархлааны эсийг жишээлбэл өсгөрлөх боломж үүсэж байгаа гэсэн. Дархлааны эс өөрийнхөө онцлогтой их олон төрлийн эсүүд байгаа. Тэндээс хамгийн энгийн хамгийн боломжит хувилбар нь бол одоо natural killer буюу өөрөөр хэлбэл NKS. Тийм одоо заяамал устгагч гэх юм одоо тий алуурчин ас шүү дээ тийм. Тэгэхээр энэ эсийг ерөнхийдөө бол хамгийн ихэнд оруулах зүгээр юм төлөвлөгөөтэй ер нь бас ихний шатны юмнуудаа хийцэн ингээд явж байгаа. Манайх одоо ингээд гоо сайхны эмнэлгүүд чи одоо мэдрэлийн эмнэлгүүд ч бай тий. Одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд яг танахаас мезенхимийн үүдээс аваад эмчилгээ хэрэглэсэн тийм практик байна уу? Одоо практик бол баахгүй. Аутлоо гэсэн эмчилгээг яг аваад эмнэлэгтээ хэрэглэж байгаа практикууд бол байгаа. Тий. Яг мезенхимийн үүдэлс дээр бол одоохондоо баахгүй. Аутлог үүдэлс дээр бол. Тий. Тэгээ одоо бусад эмнэлгүүд аутлог үүдэлс гэхэд бид нэр сая тэр нөгөө хийлсэн үсний фолликул байгаа, чихний ар байгаа, өөхид гэж байгаа, цуснаас нь эднэс тэр үүдэлс болоо үүдэлсийн гаралтай тэр нөгөө бүтээгдэхүүнүүдийг яалгаад тэгээ бид нар бэлдээд өгчдөг байхгүй юу? Өөрийнх нь эсийг өөрт нь хэрэглэх. Тэгээ тиймэрхүү эмнэлгүүд манайтай холбоотой эмнэлгүүд бол зөндөө байдаг. Тэгээ аутлог эсийг бид нар яг энэ энэний цаат тэр хүүдэн дээр ISO 8 өрөөндөө боловсруулдаг. Тэгээ одоо жишээлбэл тэр хойд байгаа тэр RMC эмнэлэг манай үр шилжилт суулгах эмнэлэг байгаа шүү дээ. Тэрнэр бид нар яг энэ үргүйдэл тэгээд их хөрх эмэгтэйчүүдийн салбар эмэгтэйчүүд дээр гол нь бас энэ аутлог эсийг хэрэглээд байгаа. Ялангуяа тэр ялтас эсийн гаралтай эксосом гэж үүдэг. Одоо л PRP гэлээд шүү дээ. PRP тий. Тэр PRP чинь болохоор ялтас эс шүү дээ. Тэр ч одоо маш их хүчтэй тэр хүч байгаа дээр нь үлдсэн ялтас эсийг л авч байгаа. Өөрт нь хийчихэд байгаа шиг байна шүү дээ. Гэхдээ ялтас эс чинь өөрөө хамгийн гол эффект нь тэр дотор байгаа мөхлөг байхгүй эксосом. Ялтас эс эксосомоо чөлөөлөхийн тулд заавал фибриногены уургатай холбогддог. Тэгжээж тэр эсийн дотор нөгөө мөхлөг чөлөөлөгдөх урал явагдчихэж эксосом гардаг, гарч иж үр дүнгээ үзүүлдэг. Тэгэхээр зөвхөн ялтас эс тарьчихаар зарим тохиолдолд үр дүнд хүрдэг байхгүй. Тэгэхээр бид эдийн хувьд бол ялтас эсээ авчаад эсийг нь биш, эсээс нь дахиад энэчнээ бид нар эксосом чөлөөлдөг. Тийм ээ, тийм ээ. Тэгээд зөвхөн эксосомоо ялгаж авангуудаа тэр эксосомоо эмчилгээнд хэрэглэхээр ялтас эс тарьснаасаа бараг 10 дахин илүү үр дүнтэй байгаа гэдэг байна. Тэгээ одоо бид нар цэвэрсэн 70 гаруй залуу эмэгтэйчүүд дээр тэгээ өндгөөс огт гарахаа болцсон эмэгтэйчүүдийн өндөвчрүүн тарьдаг. Тэгээд тэнчэнээс яг огт өндгөөс гарахгүй цэвэрсэн гэдэг эмэгтэйчүүдээр тарихад тэндээс нэг 10 гаруй хүнээс нь бид нар үр хөврөл үүсгэсэн. За эхнийхэн суулгалтуудыг хийгээд эхнээсээ жирэмсэн болоо явцсан тийм тохиолдлууд маа дээр бол байгаа. Тэгэхээр нөгөө хэртээс эрт цэвэрших буюу premature ovarian insufficiency гэдэг. Тэгээ тийм одоо тохиолдлууд эднэр дээр саяын тэр аутлоо гэсэн эмчилгээ бол бас 100% биш ч гэсэн тодорхой нэг 10% нь 10-15% нь үр дүн үзүүлээ явж байгаа. Дараа нь Ашерманы синдром гэдэг шүү дээ. Эндометр зузаардаггүй. Тий. Тэр эксосомыг эндометрлэн тариад өгчдөг байхгүй. Тэгээ гаднаас нь нарийн зүгээр. Тэгээ тэр эндометрийн зузаарлалтыг бид нэр хөвсөлийг зузаарлалтыг нэгсгдэг. Тэр эмчилгээ эднээс яг нэмэгтэйчүүдийн салбар дээр бас хэрэглээ явж байгаа. Мөн бас G-shot гэдэг нэг тийм эмчилгээний арга байгаа. Тэрийг өөр эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр яг хэрэгэлдэг. Тэр нэг өтрээний умаа үзүү тарьсан 12, 3, 6, 9 цагийн зайнууд дээр тэр эксосом тариад өгдөг. Ялангуяа цэвэрсэн эмэгтэйчүүд дээр. Тэгээд эхлэхээр нөгөө шүүрэл ялгаралт нэгсчдэг. Өтрээний орчин тэнцвэртэй болчдөг.
булчингийнх нь агшилт тэгээ мэдрэлжүүлэлт нь сайжраад эхлэхээр бэлгийн үйл ажиллагааг нь сайжраад эхэлдэг. Мэдрэмжүүднээс. Тэгэхээр яг тэр эмэгтэйчүүдийн салбар дээр бас тэрийг бас айгүй түгээмэл бас хэрэглээд яваад байгаа. Наад чи яасан гоё мэдээ. Эртцэвэрсэн улсуудыг одоо эргэж үндгийсийг боловсруулж гаргаад 70 гаруй хүнээс 7 тохиолдол тэгээд эхний 10 тохиолдол гараад тэгээд эхний хүүхдүүд нь үр суудгаад эхэлсэн явж байгаа юм шүү дээ. Энэ маш гоё юм. Тэгээд одоо энэ өтрөөний хуурайшлаг айгүй том юм байна. Цэвэршилттэй холбоотой, эстрогены гормоны тутамшилтай холбоотой. Тэгээд эн чинь бэлгийн дургсэл буурдаг. Хоёрдугаар тэр өтрөөний хуурайшлтаас их зовиртой байдаг хүмүүс. Тэг чи энэ асуудлыг үүдэлсэн имчилгээгээр шийдэж болж байна. Тэгэхээр л үнэхээр л next generation дараагийн үеийн хэмжлэгээ болчиход байгаа юм да. Цэвэрсэн улсуудыг хүртэл одоо жиргэж жирэмслэх боломжийг хангаж өгнө гэдэг чинь тийм ээ. Маш их боломж байгаа юм да энэ үүдэлсэд. Яг Яг нөгөө мэдрэмжийн үүдэлс дээр бол одоо бас нөгөө цэвэршилтийн нөгөө хам шинжийг бууруулах тал дээр айгүй бас ажлууд судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Бид одоохондоо бол хийж үзег байна. тэг хэрэгжилж эхлэв. Тэр бол яг уу гэхээр нөгөө ерөнхийдөө зүгээр би уншсан судалгаагаа л ярьж байгаа шүү. Тийм. Юу юм бэ гэхээр хамгийн гол нь чинь ингээл янз янзын юм зөвөрүүд өгөөд нь шүү дээ. Тэр зөвөрүүдийг айгүй сайн дарж өгдөг гэсэн. Иймэрхүү судалгаанууд байгаа гэдэг юм билээ. Хийж байгаа одоо энэ мэрэгжлийн үнэ нь хэрэглэх байлгүй тий. Гэхдээ одоо ингээд нотны бид нар чинь би нэг одоо Nextran гэдэг солонгосын компани танил 30 хэдэн эмчнэр одоо KMS үзэсгэлэн үзээд явсан байхгүй. Тэгээд тэгж жагаад бид нар нэг үүдэлсийн компанид очсон. Тэгээд үүдэлсэнд тэгээд тэр улс судалгаа Америкаас одоо бид нар Америкийн технологи ингээд оруулж байгаа. Тэгээд Монголд очиж суурьшуулж өгч болно. Та нар бараг л анхдагч нь болно. Маш хөндөр ирээд байгаа их эмэгтэйчүүдийн практик гэдээс. Тэг чин үршээ Монголд орж ирээд ингээд үүдэлсүүдийг месенхимийн үүдэлсүүдийг гаргаад эмчилгээнд кейс тохиолдолд хэрэгэлсэн баг чинь бид нар айлаас ирэхээр авдраа уудал гэдэг энэ сайхан залуу докторд хэрэгжүүлээд эхэлсэн баг чинь манай босоод их барих эмэгтэйчүүдийн эмнэлгүүд одоо эндокринолог дотоод шүүрлийн одоо эмнэлгүүд байна тий одоо өргөдлөн олон том төвүүд байна маш ч одоо 5 төв байгаа штэ баг RMC байна өөчмэд байна Сэл клиник байна тэгээд Unimed байна өөр бас ихэнсийн төв дээр үндэсний төв байгаа тий тэр улсууд ч одоо ингэж хэрэглэмээр байгаа байхгүй юу энэ нутагсж байгаа одоо эхэлж бий болж байгаа энэ шин технологиг монголчууд өөрсдөө хэрэгжилж эхлэх нь айгүй хамгийн чухал асуудал болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр баг багаар сайжрах гэдэг. Тий. Их гоё байна. Үнэхээр сайхан байна. 70 гаруй эмэгтэйг ягаад 10 гарууд нь одоо үндгийсийг тэгж боловсруулаад тэгээ одоо жимсээ тэгээд явж байгаа гэдэг чинь маш гоё үр дүн байхгүй юу. Ганцхан жилийн хугацаанд ч тийм үстэй. Тэр ч одоо нэг ганцхан жил болж байгаа хугацаанд гэж. Яг за дараагийн манай лонж руу орох уу? Лонж руу орё тэр. Лонж чи тохоос гоё юм билий тий. Тэр яг одоохондоо бид дөнгөж шинээр тогтчуулчаал гоо сайхны зорилгоор бас эсийн эмчилгээгээ хөгжүүлэх зорилгоор бид нэг stem cell launch гэдэг байгуулсан байгаа. За нэг юм launch